Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэнд Монгол гэр болон гэрийн тавилгын тухай дэлгэрэнгүй танилцуулах болно. Монгол гэр бол монголчуудын эртээр үеэс хэрэгжилж ирсэн уламжлалт сууц юм. Монголчууд нүүдэлчин амьдралтай учраас гэр нь зөөж тээвэрлэхэд хэлбэр хурдан барьж буулгадаг онцлогтой. Гэр нь дугуй хэлбэртэй байдаг бөгөөд кэрэг, уйн, тоон, баган, хаалга зэрэг хэсгүүдээс бүрдэнэ. Кэрэг нь гэрийн хаан болон уйн нь тоон болон ханаг холбож өгдөг. Харин тоон нь гэрийн орой хэсэг бөгөөд нарны гэрэл цэвэр агаар оруулагч чухал үүрэгтэй. Монгол гэрийг эсгийгээр бүрдэг учраас өвөл маш дулаан 100 сэрүүн байдаг. Байгалийн эрсдэс уур амьсгал тохирсон ухаалаг сууц гэж хэлж болно. Гэрийн дотор талч гэсэн онцгой зохион байгуулалттай. Гэрийн төв хэсэгт гал зуух байрладаг бөгөөд үүнийг айлын голомт гэж хүндэтгдэг. Голомтыг монголчууд гэр бүлийн аз жаргал, эв нэгдлийн бэлэгдэл гэж үздэг. Монгол гэрийн тавилга нь энгийн атлаа маш үзэсгэлэнтэй байдаг. Ихэнх тавилгыг модоор хийж, уламжлалт хээ уулзаар шимгэлдэг. Тавилгын өнгө нь ихэвчлэн улаан, шар, ногоон байдаг бөгөөд эдгээр нь аз жаргал, баяр баясгалыг илэрхийлдэг. Гэрт байдаг гол тавилгуудын нэг нь авдар юм. Авдар хувцас, үнэт идэлэл болон хэрэгтэй зүйлсээ хадгалдаг. Мөн ор, ширээ, сандал, аягны тайвар зэрэг тавилгууд байдаг. Аягны тайвар дээр аяга, тавг, эдээ цайгаа өөр тавьдаг бөгөөд энэ нь айлын өнгө төрхийг илэрхийлдэг. Зарим айл маш гоё өмсөг мөнгөн аягатай байдаг. Монгол гэрийн тавилга нь авсаархан учраас нүүх үед зөөхөд амар байдаг. Энэ нь нүүдэлчдийн амьдралд маш тохиромжтой гэж хэлж болно. Өнөө үед Монгол гэрийг зөвхөн малчид биш аялал жуулчлалын бааз, амралтын газар, баяр наадамд өргөн ашиглаж байна. Гадаадын жуулчид Монгол гэрт орж үзэх туртай байдаг. Монгол гэр бол монголчуудын ухаан, соёл, уламжлал, ах уян амьдралыг харуулсан үнэт өв юм. Бид энэхүү өв соёлоо хайрлан хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээх хэрэгтэй. Монголчууд гэртэй холбоотой олон ёс заншил цээртэй байдаг. Энэ нь айл гэрийн аз жаргал, эв нэгдлийг хамгаалах утгатай. Монгол гэрийн түгээмэл цэрүүд голомт руу хөлөө жийхгүй, гал голомтыг хүндэгддэг учраас өөдөөс нь хөлөө жийдэггүй. Босоо гიშгэхгүй, босхийг айлын хиймэр гэж үздэг. Тоон руу хуруугаараа заахгүй, энэ нь муу ёр гэж үздэг. Гэр дотор эсгэрдэггүй, эсгэрвэл гай дуудана гэж цээрлдэг. Гал руу ус засахгүй, хог хаяхгүй, голомтоо бохирдуулахыг цээрлэнэ. Ахмад хүний урд дөр хүндлэн гарахгүй, хүндэтгэлийн ёс. Малгайтайгаа орон дээр суудаггүй, энэ нь үл хүндэтгсэн үйлдэл гэж үздэг. Хүн юм дамжуулахдаа хоёр гараар өгдөг, хүндлэл илэрхийлдэг заншил. Гэх мэтчлэн олон цээр байдаг. Монгол гэр бол монголчуудын соёл, уламжлал, нүүдэлчдийн ах уйг илэрхийлдэг үнэт төв юм.